За би тэгэхэд зочинтойгоо эргээд хүрээд ирсэн байна. Гэхдээ яг өмнөх одоо улаан бодонгоос бол өөр. Ягаад тэгэхээр энэ удаагийн маань энэ удаагийн хүн маань маш содон сонирхолтой загвар зохион бүтээгч, стилист Галдаамаа гэж хүнэлээ. Та өөрийгөө бидэнд танилцуулаач. Сайн байна уу? Галдаамаа байна. Гэхдээ галаа гэж дуудаж болно. Стилист, костюм дизайнер тэгээд олон аль загвар зохион бүтээгч. Мэрчтэй байна. Баярлалаа. За юугийн мэдээллийг харахад нэг Токиод тийм Bunka Fashion гэдэг коллежид 21 онд төгсөөд ирсэн байсан. Тэгээд одоо яг юу хийж байна? Төгсөөд 22 онд ирсэн Монголд. Тэгээд 22 онд ирсэн чинь маань найзууд нэг костюм дизайны ажиллаа. Чи нэг хэдэндээ л аяхаа гэсэн аахгүй чи. Чадна штэ. Дийлийг нь ойсон. Тэгээд тэрнээс хойш тэгээд стилист костюм дизайны ажил нэлээд хийдэг болсон байгаа. Тий. Цанаанд гойж аваад орсон. Яг орж ирэхээр ингээ харсан чинь бүр үнэхээр үзэсгэлэнтэй тэг яг угаасаа стилист гэдгийг мэдэгдэж байна. Маш гой содон байна. Баярлалаа. Стага яригдчих. За тэгээс тас social content хийдэм биш те лүг бүрдүүлдэг. Тэрнийхээ талаар бас гоё ярилцаач. Хаанаас авдаг вэ те? Юу л та би нөгөө жилийн өмнө хийж гисэн аахгүй юу. Тэгээ зүгээр нөгөө фан байна гэж одоо хийсэн аахгүй юу. Тэгээ хүмүүсүүд ерөөсөө үзнэ гэж бодоагүй. Тэгсэн чинь хүмүүс үзээд тэгээ гадуур мадуур хүн таньж байна гот би жоо. Тэгээ шок is like тэгээд ер нь бол би угийн л ингэж жоохон хуцталтандаа хаадаг төрлийн юм байсан. Тэгээд аюух тийм энэ тэндээс хүмүүсүүд явцсан. Тэгэхээр нэг аюу хувцас цуглуулдаг. Тэгэл тэрнийг дандаа л нэг үгийн юмхүүл байсан нэгтэй. Нэг тийм өөрчлөлттэй. Тэгэхээр таны одоо өрөө мөрөгч юм бол ингээл битүү хувцастай. Бараг ингээд шалнаасаа таац хүртэл хувцастай. Хувцас руугаа ингэж байгаа. Шонгож ороо. За энийг очлаа гэдэг. Реакт. Нэг өрөөнд дөрөн хувцас байдаг аахгүй юу. Тэр эзэн нэлээд даажгүй хэмжээтэй өөр хазаа. Тэм чичиг өрөөч. Тэгээд би анх нүүж орохдоо ингээд давхар үлгэр хийгээд хоёр талынхаа ханаар битүү үлгэртэй. Тэгээд тэр нь дүүрчээд одоо нөгөө морин иймэрхүү үлгэрүүд идэв штэ. Ийм үлгэр нэмж авч ингэж тавихгүй болоо ерөнхийдөө бол дүүрсэн байгаа. Тэгээд би үлгэрийнхаа тоог нөгөө захиалж авч байсан болохоор мэдчихэж байгаа. Одоор 700 гарсан баха хувцас. Одоо тэгээд 700 хувцас гэхээр за яг ийм юм хувцас байгаа гэдгийг ер нь бүгдийг санаж байгаа. Санах тий. Тэг ингээ бэчсэн та яг за өнөөдөр гадаач ийм өдөр байна да. Тийм чи би тэрийг өмсдөө гэж яг сонголт авдаг тий. Яг заримдаа бол тэгнэ. Гэтэ заримдаа бол өмсөж үзээд бодсноос шал өөр байгаа л за юу өмсгөө гэх. Гэтэ нөгөө 700 хувцас байгаа гэж байгаа. Миний өмсдөг хувцас бүгдээрээ биш. Эмхтэй тэгээд миний арцмаар таардагч хувцсууд байгаа. Тэгээ нөө зураг авалт энэ тэрэг гээд зүгээр ингээд цуглуулсараа гадаг. Бас ажлын шаардлагатай юм байна. Зөв. Жишээ нь та одоо өнөөдрийнхээ ийм гоё лукийг яг хэдэн цаг бүрдүүлсэн бэ те? Хэдэн удаа толир өөрийгөө харсан бэ? Хэдэн удаа try хийсэн бэ? Тэр чинь айгүй сонирхолтой байна. За би нөөрэ жоохон айгүй гоё батсан байгаа надад. Тэгээд нөөрэндээ жоохон цаг аваад тэгээд арах гэсэн чинь 15 минут болцсон байсан аахгүй юу. Тэгээд корсет өмсөд өмсчүүл ирэхэд болно гэд. Тэгээд зүгээр нөгөө хоёрхан пистэй outfit нэг тийм layering авахгүй. Тэгээд готлоо л да. Тэгээд бах accessories зүгэл жоохон яруу 15 минут. Зүг. Тэгэхээр ер нь яг маш төрөнгийн шийдээд хуцсан юм шиг. Гоё харагдана гэдэг мэдчихсэн л энэ хоёрын өнгөний зохицол нь гоё байгаа. Тийм гоё. Миний өнөөдрийн өмсөн хувцас Маахан бол мэдчихл байгаа яхаа блүү манайхан манайг аварсан. Энэ чинь ингээ хувцас. Яг жирийн яг ирсэн хувцас маань бол эйгүүл хувцас. Манайхан бүгд авах гэсэн үг. Чи яг яац бэ? Чи юу өмсөв вэ гэд. Тэгээ таны одоо яг бүрдүүлдэг юм лукнууд ч одоо их юу ч хэлэх вэ? Тэр цаанаас өөрөө тийм стил одоо нэршилтэй байдгүй. Миний стил байх гэж
гэж бодож байна. Гэтэ заримдаа бол яхаа аргагүй нөгөө интернетээс ингээ өөр хүний бичлэг ч юм уу харж агаад би бас оролцож үзье гэсэн байдлаар бол хийдэг л дээ. Гэтэ ихэнхдээ болвол тэгэл за яхаа гэл. Та яг өөрийнхөө энэ сэтгэлийгээ яг нэг үгээр юм уу, хоёр үгээр юм уу, гурван үгээр илэрхийлвэл яг юу гэж илэрхийлэх вэ? Чөлөөтэй. Yes. Хинээч Маш гоё тийм зоримог хувцалж байна штэ. Одоо жишээ нь би багтаа бас ингээд янз янзаар хувцлах гэж үздэг байсан. Гэтэ тухайн найз нөхөд хүүхдүүд ч юм уу те шоолох ч юм уу тийм асуудлаас болоод тэрийгэ болцсон байхгүй юу. Тэгээ одоо яг ийм үеийнгийн хүүхнүүд те найз нөхдөйг харахаар зоримог хувцалж байгааг харахаар бүр юм гоё бахархал төрөөд идэг. За одоо ч би баг болж те гэд. Гэтэ хаа нэг одоо нэг жоохон өөрөөсөө өөр стилийн ч юм уу хувцас өмсөх хүсэл төрдөг. Гэтэ яг ингээд өөр хүнийг ч юм уу ийм гоё зоримгоор те өөрхөн хүснээрээ хувцалж байгааг харахаар бүр үнэхээр гоё харагддсан юм байна. Баярлалаа. Харин тэр бас нэг тийм бага хахад гэж тий ер нь оюутан болох хүртэл нэлээд шоололдог байсан баха. Тийм алаг энэ тэрко өмслөө гэдэг ч юм уу тий тиймэрхүү үеийнгийн амир дээрлэлт байдаг гэсэн. Одоо ч гэсэн аягүй шоолдог гэсэн. Тэгсэн чинь инстаграмаар жилийн өмнө хүртэл хүмүүстэй аягүй шоолдог гэсэн. Тэгсэн чинь инстаграм босод хүмүүсд чи гоё харагч юм гэж шоолголцсон. Олон нийтийн дэмжлэг бас нөлөөлсөн байна шүү дээ тий. Нөлөөтэй шүү. Тэгэхээр та одоо загвар зохион бүтээгч гэж шүү дээ тий. Таны зохион бүтээсэн гоё. Өнөөдөр би та хоёрт авчирсан хувцснууд ерөнхийдөө бол нэг юм уу хоёр нь энэ хийсэн хувцснууд байгаа. Тийм. Шүүгэний 100 250 хувцаа нь энэ хийсэн хувцснууд байдаг байхгүй юу? Зүгээр хийж үзэл хаяал зүгээр нэг ингэсгээд хийгээд байдаг хувцснууд байгаа. Тэгээ нөгөө брэнд хөгжүүлэх гэж жоохон удаж байгаа. Тэгээ нөгөө давхар өөр юм хийгээ яваад байгаа. Тэр нэг одоо явж чадгаа. Яг өөрийнхөө брендийг бол үүсгэн байгуулсан байгаа тий. Яг чихгүүд шууд зовтой хэлээ. Наа ингээд авир за одоо гэлтэнгүүт нэг гой зураг авах гарч ир. За энэ зураг алдаад дуусчихад гэлтэнгүүт нь дахиад нэг байж байгаа л ингээл тэрөөсөө жоохон удаад байгаа өөрөө жоохон санаа зовоод байгаа юм шиг би. Гэтэ хувцсууд бол байгаа. Ер нь одоо ингээд хувцс бүтээн, зохион бүтээн гэдэг чинь те миний бодлол толгоон зэрэг багтахгүй байхгүй юу. Тэгэхээр тэр одоо яг step by step яг ямар шүү процесстэй явагдیں۔ Эхлээд санаагаа болох уу, эсвэл шууд зурж ийснэ шууд ингээ янзлж явж ийснэ. За одоо энийг ингээ оёё гэл ойж үзтгүү яадаг вэ? Би болохоор яг зарим загвар зохион бүтээгчнэр бол арай өөрөөр ажиллаж байгаа хэ ингээд зорилго нь ч гэсэн арай өөрөөр байдаг гэдэг байхгүй юу. Манай багш бодлонгоот хинт зориулж хийж байгаа нэг өөр те одоо хүүхдийн хувцсны загвар гаргадаг бол мэдээж би арай өөрөөр сэтгэж штэ те. Гэхдээ миний хувцснууд болонгоот хөвчлэн өөртөө тааруулж хийдэг байхгүй юу. Өөрийнхөө өмсөх хувцсыг хийхин төлөө загварын брэнд гаргаж. Тэгээд би болохоор эхлээд концепт бодоод одоо тэр концепт нь цэцэг гэдэг ч юм уу тийм ямар ч хамаагүй нэг концепт бодоод тэр концепт нь надад ямар ойлголт төрж байна. Тэр цэцэгингүүд цэцэг нь хатдаг ч юм уу эсвэл дэлбэдэг эсвэл үнэртдэг эсвэл тийм ялдам гэдэг нэг тийм сэтгэлдлүүд байгаа шүү дээ. Сэтгэл эсвэл юм хэлбэр ч юм уу ингээд нэг тийм дүрслэл тэрнийгаа эхлээд бичин зурна цуглуулна бодно тэгж агаад концептоо тодорхой болгоо тэгээ mood board энэ төрөө тэг өнгөсөн тэг бла 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 ерөөхдөө бол нэг тийм жоохон дараалалаар явж байгаа. Би бол тэгж ажиллаж байгаа тийм. Тэнгүүтээ эхний скетчүүдээ зурж үзээд нэг зургийн дэвтэр дүртэл нь бахан скетч зурж үзээд нэг коллекцээр ойролцоо. Тэгээд тэр скетчудаасаа хид хэдийг нь төвгээд тэгээд тэрнийга дэлгэрүүлж iPad-н дээрээ зураад тэгээд нөгөө айдлын процесс тэгээд дисгээд оёод ойж үзээд за энэ биш юм байна гэд эсвэрээ засаад тэгээд материалаа солиод гэдэг юм. Тэгээд эцэн болборлоо. Нэлийн нарийн ажиллагаатай юм тий. Тийм баг гэж бодож байна. Тийм байна. Ямар гоё юм бэ тий. Тэг яг ингээд бодлоо л тоо. Тэг яг тийм концепцаа аваад тэгээд ер нь ингээд одоо юу хэмдэ. Тэг яг таныг тэр тухайн өдрийн скетч гаргаж байгаа эсвэл одоо загварын гаргаж байгаа шүү дээ. Тэр өдөр одоо таны мууд ямар байгаа шалтгаалж өөр юмнуудс гарах уу? Тийм гэж бодож байна.
ялангуяа нэг хүмүүсүүд онгод орох гэж аяг яриад байдаг шүү дээ. Би тэрний ямар жоохон яг үнэн л дээ. Гэхдээ ингээд байхгүй за онгод байхгүй юм чинь за өнөөдөр ажиллаа хийе болоо гэж хандаж болохгүй. Тэнгүүтээ өөрийнхөө хүчээр нөгөө тэр цэцгээ бодуулаад цэцгээ хараад ингэж харж сууж байгаа. Тэгээд хүчилж аюух гарч ирэн зарим өдөр бол аюух гоё ингээ гараад байна. Зарим өдөр бол яг хичээж ийж тэ ингээд өөлөн байж байгаа. Зүг. Одоо ингээ яриаг сонсохоор ер нь хүүхэд байхаас юм хувцас загварт сонирхолтойсэн уу? Yes. Төрмөлөө шүү дээ. Би одоо хүмүүс дандаа тэгж хэлдэг байхгүй. 5 настай байхад манай нөгөө намайг бид нарыг хардаг байсан ихч нөгөө оюут нэг ингээд л ирдэг ихч байдаг штэ. Ингээд аюу гоё юм коллаж хийжсэн хувцсны. Тэрний баймар гоё юм гэж хардаг байсан байхгүй юу. Тэгэл нөгөө бага хаз чинь тэгэл beauty and the beast өсгөлтөнд гараатан. Тэгээ тэр мөр ингээл гараал тэнгуут нь ээж би танд юм палаж хийж өгнө гэж тэгдэгсэн байхгүй юу. Ер нь одоо зүгээр бодох нам хүүхдүүд дуулнал би танд юм палаж авч өгнө гэж ярих хэрэгтэй байсан байна л та. Тэнгуут тийм аюутай байгаа. Тэгээ загвар зохион бүтээгч болъё гэсэн нөгөө ярьж эхэлсэн нь 3 дугаар ангиас хойш. Тэгээд нэлээд тууштай байгаа. Тэгээд дунд ангитай нэг хэсэг ерөнхийлөгч болъё гэж бодоод. Тэгээд тэгээ хэцүү юм байна. Тэгээд зохион бүтээгч болчихсон. Тэр амбиц бол тэнгэр газар хоёр шиг ялгаатай амбиц гарч ирсэн шүү тий. За би ерөнхийлөгч боллоо. За хэцүү байна. Гэтэ айгу гоё юм. Айгу. Би одоо жишээ нь би бас нэг юм за 2020 яг коронавигийн үед ковид үед би зүгээр нэг юм хуучин өмсдөгсөн готлнуудаа тэгээ хуучин өмсдөгсөн хувцас одоо муутсан хүүдийн одоо ингээл подолтнуудаа харж байгаа гинт нэг өдөр ингээ харж агаад би өөр нь энэ хувцснуудаасаа урж агаад готлон дээрээ ойж үзвэл ямар үтэй гэж бодчихсон байхгүй юу. Тэгээ бүр гэртээ ингээд үс өөр хийх юм байхгүй чи ингээд хоёр готл нэрийн гараараа ингээд ойж байгаа байхгүй хүүдийнхаа энэ хүүдийн нэг юм татдаг юм уяа гэдэг чинь тэрийг ингэж гутлаа ингэж дагуулж ингэж ангот үрдээс шиг олонготаа ингэж татж үзэж мүцэл. Нэг тиймэрдөө юмнууд гарч ирж ирсэн. Тэгээд цаашаа хөөгөө тэгээд ихч аав ээжтэй шоолуулаад чи юу яа наа гутлаа өсгөө болоо чи ямар мангар юмстэй гээл тэгэл заа түл болоо тэгэл. Хажууд бас юм нэг одоо жишээ нь аав ээж чинь ч юм уу те гэр бүлийнхэн чинь оо гоё юм миний хүү хийгээдэй гэсэн бол чи бас цаашаа өргөжлөө. Магадгүй би бас тийш магадгүй нэг итгэж дээд шоугаар орчихсан. Пүүцнээс тэлэлт. Доо орч ирлээ. Нэг пүүц inspirational тэгээд цэцэг харж байгаа л идэг. Тэгээ яриа сууж явах байсан байх болов уу? За мэдхгүй л. Тэгээс одоо жишээ нь ингээд хувцас загварын те салбарт ажиллахад ер нь юунаас урам зориг авч эсвэл хинээс урам зориг авч ер нь ажиллаа ингэж ийм гоё дүүрэн сэтгэлээр идэг бай. Асуултыг буруу ойлгосон байж магадгүй шүү дээ. Гэхдээ зүгээр ойлгочоор юуны төлөө гэдэгтэй адилхан нь урам зориг авна гэдэг чинь. Яг одоо хувцас зориг хувцас одоо загвар те ингээ шинээр өөртөө ингээ хувцас ч юм уу бусдад зориулж хувцас хийхэд тэр гол ийм бас сэтгэлийн дүүрэн мэдрэмж урам зориг ч юм уу те. За нэгт бол өмсөд өөрөө талд хараад нэг талцаа гэдэг. Тэр зүгээр жоохон жог. Гэхдээ би нэг 18 9 дэх анх нэг юм дээл хийгээд нэг ингээд дээлийн захиалга аваад хийж үзчихсэн аахгүй юу Монголд Япон явахаас өмнө. Тэгээд тэгж яхад нөгөө хүмүүсүүд миний дээлийг өмсөж үзээд амар гоё юм байна гэх ингээд нэг тийм одоо нөгөө энийгээл өмсөж байгаа шүү дээ. Тэр нь надад амар гоё санагд. Эхлээд тэрний өмнө бол дандаа өөртөө зориулж хувц хийдэг байсан болоод ингээд яг анхны худалдагч гэдэг ч юм уу тэг нэг өөр хүн бас миний хувцыг өмсөд баяртай байна гэдэг ч одоо бол зүгээр мөнгө өгөхөд гоо хаалтаа гэхдээ би нэр юм энийг гэдэг ч юм жаас юм итгэлгүй байлаас байгаа л дээ. Тэгэхээр нэг бус хүмүүсийн өөрөө чин загварыг өмсөд тэр баярлж байгаа мэдрэмж нь тийм илүү гой цэнгэлж өгч штэ. Гоё юм байна. Одоо ер нь энэ хувцснуудыг бас
харнаа бүгдээрээс гоё жич ярилцсан. Ер нь бол одоо ийм жилээс жилд хувцас загварын салбар трендүүд ингээл янз янзаараа тийм маш хурдтай өссөн одоо хөгжиж байна. Ер нь одоо залуус бид нар ч юм уу яг ийм тренд дагах нь зөв үү? Үгүй буруу. Даун хайл. Яг зөв. Яг тийм. Тренд гэдэг бол одоо ихэвчлэн худалдаа авагч нарыг ихсэхийн төлөө гаргаж байгаа нэг ерөөхдөө бол юм. Нэг талаасаа тий нөгөө талаасаа тэгэл фэшн нэтэрэл хаусууд хоорондын нэг тийм байгаа. Гэхдээ тренд ахын надад айгүй утгагүй санагддаг юм болонгууд өөр ингэсэн стилтэй хүмүүсүүд байгаа шүү дээ. Гурлаа өөрөөр нэг өрөө цоочоод өөр ингэсэн стилтэй болно тий. Айгүй gothic tech одоо romantic тэгэл courage core гэдэг ч юм уу ингээд өөр төрлийн стилүүд одоо ингээд бүгд гараад байгаа шүү дээ. Тэнгүүд тус бүрчлэнд нь өөр ингэсэн тренд байгаа. Тэ тэнгүүд мэдээж тиймэрхүү байдлаар одоо дааж болж байгаа байхгүй. Одоо жишээ нь том ипог өмсөх тренд гэдэг ч юм уу. Тэнгүүд яг энэ цүнхийг авах тренд гэдэг бол надад амар тэнэг санагддаг байхгүй. Right нэг ингээд юуны төлөө яг энэ цүнхийг авч. Яг л би бол хувцсыг өөртөө гоё харагдсан төлөө авч байгаа болохоос хин нэг энийг авсны төлөө би гоё харагдаж байна гэж хэлүүлээсэй гэж одоо миний хувьд бол тийм байгаа. Тийм. Тэгээд даун хайл. Тэр чинь буруу. Нөгөө Pink-ийн Barbie-гийн Pink нөгөө Barbie Pink гарсан шүү дээ киноны нээлттэй. Тэрний дараа даавны хаягдал нөгөө ягаан хувцас маш их хаягдал гарсан. Яг л кино чадварт ягаан хувцас өмсөхийн төлөө хүмүүсүүд аюух тийм ягаан хувцас аваад байсан. Тэгээд H&M Zara эднэр бүгдээрээ л ягааны амар олон гаргасан тий. Тэгэл хаяал. Тийм. Тэгэл тэр олон ягаан хувцас фабрикийг уусаа үйлдвэрлэж аргаар хийн гэдэг чи уусаа дэлхийн одоо байгаль орчинд тусалсан эгостэй айгүй мухалтай л галт тий. За. Тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ бит хоёрт хувцас бэлдэж шавчсан гинэ. Тэгэхээр ёо энэ сандлыг уншиж. Бөөдөн дээрээ суусараад сурч сандал дээрээс явах чинь. За тэгэхээр хулгайчд хоёр лүг бэлдэж ирсэн юм а да. Тэгэхээр хоёр сайхан гоё ярилцаад ямар лүг бэлдэж ирсэн байна. Алийн төрүүлж өмсгөө ярилцаад гоё харцгаа би чинь суугаад алсаас харж бай. За. Би бол ихэндээ өөрөө юбг өмсдөг өмд өмсдөг. Ийм өмд өмсдөг. Юбг яг одооноос л жоох өмсөе гэж боддог болсон. Би юбг намайг дуртай байхгүй. Нэг хөдөлгөөн намайг гоё. Би өмд өмсөх юм дуртай. Тэгээд ийм хоёр өмдний юбг өмд хоёрын сонголтоо байгаа. Тэгээд гэтээ болох гэж бодсон. Энэ миний хийжсэн сорооч байхгүй. Алаач алаар. Энэ хинийхэд хэдэн жилийн өмнө хийжсэн. Тэгээд энийг болонгууд би хувцсан дээр давхарлаж өмсөл аюулгүй харагддаг. Гэж ерөнхийдөө layering ч юм уу те дангаар 100 ингээд одоо жоохон сул өмсч юм уу тиймэрхүү байдлаар өмсөх гоё гэдэг юм болов гэд. Тэгээд ингээд давхарлаад яагаад бол аюул олон нөхтэй. Хайж байгаа. Энэ хувцас хийхдээ стайлинг яаж хийж болох уу? Тэ хооронд нь яаж холбож өмсдөг тий зохицгоё гэж бодсон шүү дээ. Гэж аюу хийх дуртай байдаг болохоор яг тэгвэл нэг одоо чинь энэ чинь нэг гоё хувцас авч байгаа бол бас тэ тодорхой хэмжээний мөнгө зарцуулж авч байгаа. Тэр мөнгө ч бас тийм үнэтэй. Мөнгө ч үнэтэй. Гэхдээ гэж авч байгаагийнх нэг удаа өмсөд ганцхан юм дээр өмсчдэг хувцас хэмээргүй байгаа тий. Өөр юм дээр олон байдлаар хослуулж өмсөж. Олон төр дээр өмсөж авдаг тий. Юбгэн дээр ч өмснө, өмдөн дээр ч өмснө. Одоо ингээд цагаан сороочгон дээр өмсчөнгөт ингээд гоё цахан гоё харагдаад. Тэнгүү дотор нь хар сорооч өмсч болно, сороочг өмсч болно, зүгээр захтаа цамц өмсч болно. Яг бол ингээд нөгөө хажуу онгорхоо болохоор right ингэж өмсөд тэгээ би олонгууд нөгөө Япон яваад ийм болсон юм шиг санагцсан байхгүй. Намайг амар тийм Япон стилтэй гэдэг байхгүй. Maybe right би Япон сургууль сурсан юм чи тэгээ одоо яхав те. Тэгээд доор нь зүгээр сул ингэж өмсвөл яг би сороочгийн ингээд өмсчүүл эний хэлбэр ингэж гоё гарч ирээ. Тэгээ энийх нь өнгө нь ингээд төхөөд юм болов гэж бодсон байхгүй. Юу гэхдээ өмсөхөө эсвэл өмд нь олоод бас нэг хэлээсээ өмөл байгаа. Энэ керман ингээс алт юм. Тэгээ эндээс нь өөр юм манжуулчих болон charm тий. Түлхүүр асар манжуулж бол энийг бас адилхан байдлаар өмсвөл болох юм гэж бодсон. Хатан зүгээр.
Бид хүн өмсчгүй бүх юм аяга сонирхолтой гэдэг. За. Зээ тэгэхээр маа. За. Би гэхдээ ерөөсөө ийм юг болоос өмсөж үзэж байгаагүй надад аяга сонирхолтой санагдчихэв. Окей. Надад бол готлон дээр нас аягаа зохиом шиг санагдчихэв. За тэгээ. Тэгээд Маа шал би энийг өмсчихэд хүрээдрээ амар гоё те Токио vibe-тай. Хүн болж байгаараа дэрээ. За та хоёр дэ байж байгаараа би өмсөд хий. Тэр онд би хуцаа харчи. Би хуцаа харчи. за. Би бол эрэгтэй хувцас барыг хийдэг байхгүй юу? Тэгээд эрэгтэй хувцас хийхээрээ дандаа unisex хийжтэй. Тэгээд надад хоёрын unisex цамц байгаа. За. Энэ бас хэдэн жилийн өмнө хийжсэн загвар нэлээд олон удаа хийгдчихсэн байхгүй. Монгол хувцас. Тийм байна. Монгол цамц. Тийм. Монгол цамц гэхдээ би ерөөсөө монгол хувцсны хийх дурггүй. Ягаад гэвэл монгол хувцсандаа муухай юм байгаа биш л дээ. Зүгээр нөгөө бүх газрууд хийдэг онцгорох болцоо байхгүй. Тэгээ бүгдээр л монгол цамц гоё гоё надаас гоё тэр чинь хийж байгаа шүү дээ хэмжээр тийм. Тийм болохоор би бас яаж гоё хийж чадах уу гэж бодоод монгол ингэр ингэж гард ирдэг ингэр байгаа шүү дээ. Тэрнийг ингэж нөгөө зөвлөлдүүлж гаргаж ирээд энэ доошогоо унжаад энэ концепт нь олонгоо саяны нөгөө холонд өмсгсөн сороочтой нэг тохиолдол байхгүй юу лээ. Beyond Boundaries гэдэг хязгаараас давсан гэсэн сэтгэлгээтэй өөрөө байгаа хайрцагнасаа давж гарах гэсэн тийм концепт байхгүй юу. Тэнгүүт нөгөө бавж гарч байгаа байдал нь энэ хэлбэрүүд нь дуу боддог ингээд урсж байгаа юм шиг тийм хэлбэр үүсхийг аяг үсээ. Тэнгүүт саяны сороочгон дээр бас тиймэрхүү хэлбэрүүд аяг орж ирсэн байгаа. Шалтгаан тийм. За тэгээд гадрахтаа Монгол товч зүгээр энгийн товчтой тэгсэн мөртлөө ялимгүй жоохон нудраган хэлбэр байгаа юм. Энэ бол юм сороочгон цамц байлаа. Нэг тийм онлайн дэлгүүр шиг ярьж байна. За одоо дараагийн бүтээгдэхүүн танилцуулахад энийг нэг хойно товчтой юм шүү дээ. Энэ олонгод одоо миний хийж байгаа коллекц ахгүй юу? Яг хийгээд дууссан л да одоо үйлдвэрт орох хэрэгтэй байгаа. Тэгээд тэр нь жоохон утаад байгаа. Үйлдвэрт орлоо одоо өөрөө ингэ бүгдээ надад өсгөл. Би эхний самплуудаа дандаа өөрөө ороод тэгээд дараа нь үйлдвэр рүү оруулж тооцоолох байхгүй. Тэгээд би лаванда явж ирэх хэрэгтэй байгаа. Тэгээд харин нөөв шаардлагатай болоо тэгээд жоохон загвар. Тэгээд газар ажиллаж юм лээ. Тэнгүүт энийг концепт нь авлангууд Storm боёо шуурга. Тэгээд концептын хаяа нь болонгууд энэ дээр нөгөө даавны бодог үгүй л даавны бодож бодог ингээ унжсан байгаа юм шиг гэдэгсэн шүү дээ. Энэ дээр болонгууд би ингээ зогсож байхад шуурга ингээд хөдөлгөөнд оруулаад миний хувцсыг өмсөж байгаа хувцсыг хөдөлгөөнд оруулаад салхинд хийсгцэн юм шиг харагдуулмаар байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө зах нь ингээд иш салхи шиг ирж байгаа. Эндээс ишээ ирж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө гол энднээдэх зураас байгаа шүү дээ ингээд сороочны тэр нь ингээ хөдлөөд тэг арлуугаа ингээ орцсон байгаа. Тэг эмхтэн өмсвөл ингээ дартлыг нэг гоё ингээ онгорхоод байх гоё юм байна. Эхтэн ч гэсэн онгорхоо байвал гоё. Тэгээд нөгөө бүх шугамнууд нь ерөөхдөө хөдөлгөөнд орцсон. Тэгээд энэ нөгөө бас хөдөлгөөнд ороод тэг энэ юм форматаас. Гэхдээ ханцун жоохон ингээ болцсон. Би ханцун дээр нь жоохон деталь нэмэх ёстой юу эсвэл энэ байгаа ханцун зүгээр ч юм уу гэж мэдгүй. Энэ гэхдээ жоохон мяа материалаар хийцэн. Гэхдээ зүгээр сампл юм. Зүгээр. За тэгээд алийг нуусмаар. Би чи энэ надад уусаа таарахгүй. За наад чи ус наад энэ мөр уусаа жижиг юм байна. Тэгэхээр энийг нь үсэ. Үзээ. За тэгээд нь штэ би бол надад юм джинс авчирсан. За. Энэ доор номсоход гэж бодоод. Гэтэ өөрийнх нь джинс чинь зургаа юм шүү. Зүгээр юм тий. Тэгвэл энэ джинсэн дээр энэ джинсэн дээр өмсөд тэгээд хоёлаа энэ дээр тэрхүү болол зангаа авчираад занган дээр энийг энд би одоо зангаа хий гэж бодож байхгүй энэ коллекцийн зураг авалтанд таарах. Хийсч юм шиг зангаа хий. Тий. Гэтэ тэрийг яаж хийх вэ бодоод байгаа шавраар хийгээд одоо нөгөө зүйлч шиг микэндээ. Тий. Ингээд баримл байдлаар хийх үү эсвэл даавгаар ингээд хэлбэр ингээ гарцсан байхаар хийх. Яг ингэж тогтдог хэлбэртэй зангаа үлдсэн. Тийм яг эндээс гарч ирээд энэ хоёрын завсраар орж ирээд дэшиг ороод тэгээ тогтоохын тулд дахиад эндээ нэг товчны нүх гарах хэрэгтэй юу зангаандаа торуулаад гэж бас жоохон бодсож байгаа. Right. Энэ дээр ингээд орж улаан зангаа шууд ингээ орж ирлээ урсгалтай газтай. Тийм ээ тийм хашиг. Тийм ээ. Би ойлгох тань. Би ойлгох тань. Right. Тийм ингээ дангаар нь өмсөн ч гэсэн амар гоё. Миний карма
тий яхаа жижигэн л юм орно л та. Гэтэ байгаа хэсгийг мэддэхгүй байгаа болохоор би харин дээгүүр нь нэг юм яг нөгөө одоо миний энэ дээр ажиллаж байгаа дэ санахгүй юу? Энэ нөгөө өмнө нь болгоцсон загварууд байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол бодох шаардлагагүй. Тэнгүүд яг одоо ажиллаж байгаа загвар болохоор би одоо энэ дээр яавал сайжруулах хэрэгтэй вэ гэж бодоод байгаа байхгүй чинь зах нь жоо халаатай байгаа. Багш таруулж болохгүй шүү. Энэ нөгөө ингэж нуглар хосгоо байхгүй сайн эсгэр болол ингэсгүй. Би Японд технологичор төгсөн. Хувцас технологич тэнгүүд нөгөө технологийн багш маань жоохон загнана. Яг айгу гоё байх хэвээр. Гоё. Тэгээ зах дээр нь засвар орох хэрэгтэй. Тэгээ би энэ дээр флап үсгэх юм уу? Окей. Би тэгвэл энийг өмсөд ирж үзэх юм шүү, те. Манай хулыгч маань хувцас солиод болсон гэж ах шиг байна. Тэгвэл хулыгчийг харцгаа. Шинэ хулан. Шинэ хулан. Вау. Тийм байна. Жохоо хөшиг л болцсон байна шүү дээ. Би жоохон ордлоод үзэж болох уу? За, би нөгөө мэрэгчлээ хүмүүстэй хувцас өмсгөж тайл. За, sorry. Та айгу чөлөөтэй харагдаж байна. Тухтай байна уу? Тухтай. Та уусаа тухтай харагдаж байна. Нөө нүхтэй цамц маань бүр айгуу гой санагдаж байна. Юун дээр ч өмсөж болох. Тийм. Right? Тэгээд бас ингэ нэг таны бодсон шиг ингээд харагдаж байна уу? Yes, би нэг өөрөө Та ер нь бит хоёрыг ер нь яаж ингээд бит хоёр тийм хувц сонгосон бэ? Наа би нэг бол хормын даашин соёлонд нь авчирч өмсгэй гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө зориглаач яах юм бэ гэд тэгээд за тэгвэл арай гоё хувц өмсгэй гэж бодоод хийсэн хувц авчирсан. Одоо л өстө таалагдж байна. Окей. За би тэгвэл ямарчсан. Надад ч гэсэн таалагдчих. Өмсч төрөөд байсан. За. Та хоёр хувцас сонгоо ярьсан уу? Ярьсан. Одоо наа харж байгаарай. За тийм. Одоо яг сүүлийн үед л ер нь юбкын дуртай болж байна. Тэрнээс өмнө бас нэг л сонин одоо хөлбөлнөөс ичдэг ч юм уу тиймэрхүү байдлаар өмсөж чаддгүй байсан байхгүй юу? Тэгээ яг одоо яг нэг 30 гараад ирэнгүүтээ за ер нь ямар хамаатай юм тийм байгаа. Дээрэс нь бас одоо гоёл чимэглэл аксессуард айгуу дуртай болж эхэлж байгаа. Одоо л яг ер нь за бусдын юу гэх надад ер нь хамаагүй гэдэг үе рүүгээ орж байгаа байхгүй юу? Аксессуар ер нь одоо энэ хувцас загвар фэшн хэр чухал нөлөөтэй. Би загвар гаргаж хаад аксессуарыг яг ингээд зураг авалтын үеэр л анхаарч боддог байсан байхгүй юу? Тэгээ харин одоо нөгөө стилист хийсэн чинь би баахан хямдхан баах аксессуар уртаас дахиад авч байгаа. Тэгэхгүй бол яг нөгөө нөөц байх хэрэгтэй. Тий. Яг стилистийн үднээс бол амар чухал ингээд save бүр graphic saver гэж байгаа юм шиг. Тий. Загварын хувьд бол you know ерөнхийдөө хувцсыг бас илүү жоохон юм тодтогоод амжуулчихдаг бах тийм байна. За ямар ч сан миний хувцас бол үнэхээр таалагдлаа. Айгуу содон би өстой ийм загварын хувцас өмсөж байгаагүй. Надад яагаад ийм одоо загварыг сонгосон бэ? Надад олонгот энэ хувцас нь ерөнхийдөө бол хүн болгон хараасаа гэж нэгт бацсан. Хоёр тэгэхдээ айгүй тийм тухтай. Тэ яг заавал бүхтэй зүгээр биш ч гэсэн зүгээр ингээд саяны өмдөн дээр өмсө гараад ирсэн ч гэсэн их чөлөөтэй би тухтай байх амар дуртай гэж хэлээд корсет өмсөө суугаад байгаа ч байгаа санагдав тий. Энд бол амар тухтай хувцалт амар дуртай байхгүй. Тэгэнгүүт тухтай гэхдээ гоё харагдах. Би нөө джинс подолк өмсөө явдаг төрлөө бол биш. Гэхдээ тэрний оронд энэ миний хувьд джинс подолкны нөгөө хувилбар гэх юм бас адилхан төрлийн тухтай. Тэгээ нөгөө юпгингүүт би түрүүн годамжаар явж байгаа түм юпг өмсөө хүмүүсийн тоолж цаахгүй. Өөр баг байт юм лээ. Монголчууд юпг өмсөлтэй. Яагаад тэгэхээр Японд зүгээр аюу юпг өмсдөг юм бэлээ. Айгу тийм соёлын ялгаал байгаа юм л та. Ингээд юпг өмслөөгээ сайн гэсэн үг биш. Юпг өмсгөө байсан мó гэсэн үг бол биш. Гэтэ зүгээр ямар тийм соёлын ялгаа байдаг. Гэтэ өмсөхдөө дандаа юм шагаа татсан урт ч юм уу эсвэл яг юм өвдгнээс доогуур тийм модест юпгнууд аюу өмсдөг. Тэгээд надад бол би бас нэг хөлнөөс аяг ичдэг би аяг тийм том гуйтай ичдэг байсан одоо болцсон л та. Гэтэ янз бүрийн өмсөхөөр том гуйтай өмд ордгоо байхгүй юу? Нөгөө саялийн өргөн өмд модонд орж байгаа болохоос биш. Мэдж байгаа те нэг тийм нарийнхан өмдөөд тэр нэг тийш орохгүй заяа.
Тэгээ би ерөөс өмнө угийн өмсөж чаддгүй байсан байхгүй юу? Аха. Сайн дэж. Тийм шүү дээ. Тэ нэр ялангуяа бидний чи яг нэг нэлээд хэдэн жилийн бүр юм скини те аюу нарийнхан. Тийм. Тэгээд тэр нь ингээ бүх юмыг нөгөө барьцдаг. Аюу онцгой байсан юм шиг нэрээ. Тэгээд суухаар нөгөө ингээд тийм бариу сууж муугаа ингээ өвдөглөнгөөд ингээд нөгөө өвдөн тий ингээд шавтарч унах чагаа шиг байгаль тэрнийгээ татаж унтаж байгаа. Надад амар тухгүй гэсэн байхгүй. Тэгээд өглөө шилжсэн. Тийм байна. Яг ийм урт юбг бас ер нь аюу гоё чөлөөтэй минь. Ер нь бол өөрөө ийм гоё чөлөөтэй тэгсэр нэг гоё стиллэг онцлог дуртай юм байна шүү дээ. Тийм байна. Окей. Ойлголоо. Ямар ч юм надад бүрдүүлж өгсөн лук нь бол үнэхээр гоё, баярлалаа. За одоо хэдүүлээ. Догийнхоо одоо шин дүр төрхийг хүлээн авцгаая. За орж ирээрээ. Ваа. Яа. Би бас энийг анх удаа эрэхтэн үндэ. Маргааш жоо. Биш аа. Би нэг коллекцтэй зориулаад Хүн болвол ингээ арыг нь урд энэ бас арыг нь онгорхоо орхичвол хэлээлийн онгорхоо орхитоо онгорхоо энэ нуруугаа гараа. нуруугийн онгорхоо орхих юм уу? нэг ямар шарагдах нь вэ? Энэ нэг Storm гэдэг коллекцт нь зориулаад би энэ малгайг албаар ингэж ясахгүй. Энд чинь салхи ингээ үлээгээд малгай хойшоо. Тэгээ ингээд эмхтэн болвол гоё. Тийм биш. Бидээс бодолч юм. Тийм байна уу? Би яг эмхтэй шүү. Ямар гоё. Энэ одоо худалдаанд гардаг уу? Энэ шүү дээ. 7 сарын сүүлээр худалдаанд гарах хэвээр. Уг нь ястай. Би ингээд ёстой гэж яриад. Уул 3 сард гарах хэвээр байхгүй. Энэ тест айгуу гоё юм байна. Айгуу сонирхолтой юм байна. Тийм жоохон засварын ялгаа энэ төр бол байгаа. Доктор сайкосотыг яриад энд нь засвар орох хэвээр, энд нь засвар орох хэвээр гэж ярьж байгаа. Гэтэ засвар орох шаардлагатай юм шиг. Энэ гэхдээ яг юу юм бэ те одоо нөө unisex эрэгтэй их алин ч өмсчлээ юм те. Гоё юм байна. Тэнгүүд эмэгтэй онд нөө санцуун нэг гоё сул. Тийм. Тэгэд очлаараа гараа өргөж болох юм. Болно. Эндээ энэ урт юутай болохоор нөгөө сул тавиад танцугаа онгоргоо хорогчих юм бол би тэгж өмсөх ямар дуртай байдаг байхгүй юу? Хашин шуучдаг уу? Тэггүй ингээд сул Ингэсгэлөө. би тэгж өмсөх дуртай байдаг болохоор өөртөө хийж байгаа. Ястоо содон сонирхолтой юм байна. Thank you. Надад бол энийг яг хараад лээсэн зөвхөн эрэгтэй ч гэлтгүй эмэгтэйд болохоос гадна яг үнэхээр авмаар тийм нөхөр төрж гин гоё. Ястоо гоё. Yes. Нэг тарсан шүү. Хоёрын одоо өнөөдрийн лук маш сонирхолтой байна. Чанд ямар санагдаж байна? Надад сонирхолтой. Сонирхолтой байна. Би анхны удаа нуруунд дээр товчтой юм. Тийм нуруугаа ил гаргаж иргээд. Нуруугаа ил гаргаж үзэж байна. Хонс айгуу гоё салхи сийд юм байна тэгээд. Халуун үед гоё юм байна. Ялангуяа халуун өдөр ингээ яг ийм өмсгөл айгуу гоё л ах юм байна. Тэгээ ингээ хойшоо мотоцикл унжихт ялангуяа нөмөрг шиг байна. Супер баатар шиг мэдрэмж өгөх юм байна. Тэгээ энэ концептны одоо яг нэр нь Storm гэсэн тийм. Storm одоо салхи. Ягаад энэ товчныг хойшоо очиж байгаа гэхэлэр салхи баруун талаас орж ирээд бүх ингээ хувцсч стил ингээ хойш нь болчих واخ. За. Тэр хойно ингээ. Тэгэхээр энэ захын талтай та ингээ ийм үст. Одоо энэ хэсгийн товчон ч гэсэн бүдэр онгоо ш тэ. Тийм онгооч л юм. Айгуу өвөрс. Тэгээд кармат одоо. Эцэг карматын карма ноц карма. Ямар гоё. Айна. Гоё юм байна. Тийм байна да. Худалдаанд гараасаа. Тэгээ ялангуяа бас юм цэнхэр өнгөнд айгуу дуртай. Тийм. Би судалтай өнгөний авар дуртай судалтай баг юм байна. Тийм нэрээ тийм биш үү тийм. Тийм байна. Тэг хөдөлгөөнийг гой гаргатай юм шиг бодлоо гэж боддог байхгүй юу? Дунд. Тийм байна. Зарсан хий. За үзэгчдээ тэгэхээр бид гурван яриа босдлаа. Яриадах бол дуусахгүй шинжтэй болоод ирж байна. Тийм болохоор төр засварлаа сайхан галтгуунда би хоол иж яхад сайхан яриагаа өөрчлөлт ярьцгаая тий. Тэгэхээр төр засварлаад эргээд уулзцгаая. За тий.